хичээлээр багш та бүхэнд нэр үг, үйл үгийн талаар орохоор бэлдсэн байж байгаа. За нэр үг нь бол бид нар урд нь to be үйл үгийн тухай үзсэн байгаа. Нэр үг нь бол ихэвчлэн to be-тэй хэрэглэгддэг жишээ энэ дээр нэлээд ажиллаж ойлгож мэдэж авсан байгаа. За тэгвэл одоо тэдгээр нэр үгүүд маань хэрхэн үйл үг болж хувирдаг. Нэр үг, үйл үг хоёр хоорондоо яг юугаараа яаж ялгарч байгаа, хэлбэрийн хувьд, бүтцийн хувьд, мөн утга орчуулгын хувьд хэрхэн ялгарах. За тэгээ цаашаад үйл үгнүүд маань одоо хувирахтаа яаж хувирах вэ гэсэн ийм хичээлийг заахаар багш нь бэлтлээ. За тэгээд үйл үгийн талаар яагаад одоо орж байгаа юм бэ гэхээр бид нар одоо цаг руу буюу англи хэлний цагуудын хичээлүүдийг дараагийн хичээлүүдээр цагуудыг үзээд явах учраас ер нь англи хэлний цаг гэдэг нь үйл үгийн хувирлыг цаг гинэ гэж ингэж ойлгож байна. Тийм учраас үйл өгнүүдээ бүгдээрээ сайн цээжилж, тогтоож, өөр юм болгож авах хэрэгтэй. За ингээд өнөөдрийн хичээлийг эхэлцгээе. Noun. Noun гэдэг нь нэр үг гэсэн үг. Нэр үг. За одоо нэр үгийн жишээнүүд одоо тоор харагдаж байна. Бүгдрээ уншаад яваарай. Student. Оюутан. Teacher. Багш. Worker. Ажилчин. Cleaner. Цэвэрлэгч. Writer. Зохиолч. Singer. Дуучин. Dancer. Бүжигчин. За мөн энэ дээр cook гэдэг үг яа. Cook гэдэг нь тоогооч гэсэн үг. Тоогооч, cook, тоогооч. За тэгвэл одоо үйл үг. Үйл үг гэдгийг англиар verb гэдэг. Бид ихний өдрийн хичээлүүд дээр үзчихсэн үйл үг. За тэгвэл оюутан хүн яардаг вэ гэхээр сурдаг. Тэгвэл сурах гэдгийг study гэж хэлдэг. Study. Student гэдэг нь оюутан. Study гэдэг нь сурах. Student noun ахын study verb ахнэ. За дараач үг. Teacher. Teacher гэдэг нь багш. За тэгвэл одоо багшлах, заах гэдгийг англиар хэмжлэх вэ? Teach. Teach гэдэг нь заах, багшлах гэсэн үг. Үйл үг байна. За worker. Worker. Worker гэдэг нь ажилчин буюу нэр үг. За тэгвэл ажиллах гэвэл англиар work гэж хэлдэг. Work. За дараач нь cleaner. Цэвэрлэгч. За цэвэрлэгч гэсэн нэр үг маань үйл үг болохоор цэвэрлэх гэсэн утгыг илэрхийлдэг. Англи хэлээр орчуулгахдаа clean гэж орчуулагдана. Clean. Cleaner. Clean. Writer. Writer. Writer гэдэг нь зохиолч. За зохиолч нь бичдэг, зохиодог. За тэгвэл бичдэг үгийг write гэж хэлнэ. Write. Write гэдэг нь бичих гэсэн үг. За дараач үг. Singer. Singer гэдэг нь дуучин гэсэн үг. Нэр үг байна. Дуулах гэж хэлвэл sing гэж хэлнэ. Sing. Sing. Дуулах гэсэн үг. За тэгэхээр хүмүүс яадаг вэ гэхээр дуулах гэдэг үйл үгийг sing гэдэг нь хэлэх гэдэг. Дуулах гэвэл нь одоо дуучин гэх юм бол sing гэж хэлэх гэдэг. Өөрөөр хэлбэл энэ хоёрыг зөрүүлж бодож, зөрүүлж ойлгож, зөрүүлж хэрэглэх гэдэг. За тэгвэл өнөөдөр хичээлийн гол зорилго маань sing гэдэг нь дуучин гэсэн үг юм байна. Дуулах гэхээр sing гэж хэлэх юм байна гэдэг. Ингэж ойлгож аваарай. Dancer.
Dance гэдэг нь бүжигчин. Бүжигчин гэсэн үг. Бүжиглэх гэж хэлвэл dance гэж хэлнэ. Dance. 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 За. Мөн cook. За нэг тогооч. Өөрөлдөл нэр үгээр нь тогооч гэж хэлж байна. За тогооч хүн яадаг вэ? Хоол хийдэг. Тэгвэл хоол хийх гэдэг үйл үг буюу хоол хийх гэдэг үг маань нэр үгтэй адилхан cook гэж хэлдэг байна. Cook. Cook. За яг нарийн ялгааны үед бол яах вэ гэхээр a cook, to cook. Өөрөлдөл нэр үгийн одоо мэржил цасан үгийн өмнө эсвэл n гэсэн ялгаанд хэрэглэгддэг. За ингэснээрээ энэ маань ерөнхийдөө одоо нэг оюутан байгаа юм байна. Нэг дуучин байгаа юм байна гэсэн юм утгыг илэрхийлдэг. Тэгвэл үйл үг гэж яаж мэддэг таам бэ гэхээр үйл үг хувираагүй хэлбэрийн өмнө to гэсэн үгийг хэрэглэдэг. Өөрөлдөл to study сурах, to teach заах, to work ажиллах, to clean цэвэрлэх, to write бичих, to sing дуулах, to dance бүжиглэх, to cook хоол хийх. Өөрөлдөл өмнө үйл to гэсэн одоо ийм үг авсан тохиолдолд энийг юу гэж ойлгох вэ гэхээр үйл үг юм байна гэж ойлгоно. За үйл үгтэй хувираагүй хэлбэр дээр байгаа үйл үг юм байна гэж ингэж ойлгож болно. Өөрөлдөл to гэсэн энэ үгийн араас харсан үйл үгнүүд маань хязгаарч ямар ч тохиолдолд хувирахгүй гэж ингэж ойлгож болно. За дахиад хэлэхэд нэр үгийн өмнө тэр тусмаа мэргэжил заасан үгсийн өмнө n гэсэн ялгамж ширхэг хэрэглэдэг байна. Гэсэн ялгамж ширхэг гүйвэлж өгсөн үгийн өмнө хэрэглэгдэнэ. N гэсэн ялгамжийг ихшгэр гэсэн үгийн өмнө хэрэглэв. Энийг нэр үг юм байна гэдгийг одоо нэр нь ялгаж болдог бол энэ үгнүүд энэ бол үйл үг гэдгийг яаж ялгах вэ гэхээр to гэсэн уртлах үгтэй to гэсэн үгтэй хамт хэрэглэгжвэл энэ бол үйл үг юм байна гэж ингэж ялгаж болно. За тэгээд үйл үг маань to гэсэн үгийн араас орсон үйл үг маань хязгаарч хувирахгүй. Ямар ч одоо хувирах хэлбэр байдаггүй гэдэг чинь саялжлаа. За тэгвэл одоо энэ to гэдэг үг байхгүйгээр үйл өгнүүд маань хувирдаг. Өөрөлдөл түрүүн хэлсэн ба англи хэлний үйл үгийн хувирлыг цаг гинэ гэд ойлгож байна гэсэн. Тэгвэл одоо энэ үйл өгнүүд маань өгүүлбэрт орохоор тухайн үйл өгнүүд маань тухайн цагаа илэрхийлэхдээ хувирдаг. Тэгвэл тэр тухайн үйл өгнүүд маань яг яаж хувирах вэ гэдгээс хамаарат тэр тухайн цагийн дүрм нь гарчдаг. Грамм гэж ярьдаг дүрм. Өөрөлдөл одоо study гэдэг үгийн араас s төгсгөл авал ямар дүрм байх вэ? За study гэдэг нь одоо дүрмийн үйл үг юм уу? Дүрмийн бус үйл үг юм уу? Ийдээ залгах юм уу? Эсвэл үнцээрээ хуурч өөрчлөгдөх юм уу гэх мэтэр энэ олон асуултанд хариулах энэ үйл үгийн хувирлыг бүгдээ сайн мэдж байх хэрэгтэй. За тэгэхээр одоо ингэж бүгдээ ерөнхий утгыг нь олоо мэдчихлээ. To study сурах, to teach заах, багшлах. За тэгвэл одоо өнгөрсөн цаг дээр одоо энэ одоо цаг дээр бол ингэж хичээлэгдэх байна. Тийм ээ? Сурдаг, заадаг, цэвэрлэдэг, дуулдаг, одоо бүжиглдэг, хоол хийдэг. За тэгвэл өнгөрсөн цаг дээр яах вэ гэхээр study гэдэг маань дүрмийн үйл учраас за энэ цагууд орж байхад дахиад ингээд яг энэ юмуд дахиж яригдах юм байна. Тийм учраас эхний ойлголтоо, эхний баримжаа бүгд мэдээд авчаараа ийм хөвөлтэй болно. Дүрмийн үйл маань study гэдэг чигээр. Өөрөлдөл ed гэсэн төгсгөл залгах чаа. Ed гэсэн төгсгөл залгахдаа y гэсэн гişг нь алгуулад y гэсэн гişг нь a гişгээр солигдоод
ED гэсэн ийм төсөөл залгаж байгаа. За тэгвэл study гэдгийг сурдаг гэж орчуулж байгаа бол study гэх юм бол сурсан гэж орчуулах жишээтэй. Сурсан эсвэл сурдаг байсан. За teach гэдэг маань заадаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл to teach гэвэл заах гэсэн үг. За тэгвэл teach гэдэг маань одоо өнгөрсөн цаг дээр хувирахаараа энэ study гэдэг шиг ED залгадаггүй. Энэ маань үндсээрээ хувирч өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл teach гэдэг үйл үг маань taught гэсэн ийм бүтцтэй, ийм хувиралтай бол. Taught гэдэг монгол хэлний орчуулбал заасан гэсэн үг. Эсвэл өгүүлбэрт орохдоо заадаг байсан гэсэн утгаар орч болно гэсэн үг. За энэ жирийн өнгөрсөн цагийн хичээлээр өгсөн илүү тодорхой нарийн зааж өгнө. За тэгэхээр одоо энэ teach гэдэг маань taught буюу одоо дөрмийн умсаар өгүүлбэр хувирдаг юм аа гэдэг энийг бүгдээ ерөнхий мэдээллийн мэдээд авлаа. Тэгэхээр ингэж хувирдаг англи хэлэнд 200 үг гэдэг. Энэ 200 үгнүүдийг цээжилж тогтоох хэрэгтэй. Тэгэхээр одоо дөрмийн мус өгүүлбэрүүд гэдэг жишээ одоо интернетээс дөрмийн мус өгүүлбэрүүд гэдэг ороод эсвэл одоо irregular verbs гэж бичээд энэ үгнүүдийг цээжлээд явах юм бол та нарт илүү их амар хэрэгтэй байна. Ийм юу байгаа зүйл байгаа маа гэх мэт байгаа. За тэгвэл work гэж байна. Work гэдэг маань жирийн өнгөрсөн цаг дээр ED төсөл залгана. Өөрөөр хэлбэл үйл үг маань жирийн өнгөрсөн цаг дээр хувирахтаа ED төсөл залгадаг. Эсвэл үндсээрээ хувирч өөрчлөгддөг гэсэн ийм хоёр аргаар жирийн өнгөрсөн цаг үүсдэг. Тэгэхээр энийг бас ED-гээр бүгдээр бичээд ойлгоод аваарай. Studied. За энэ ED залгаж байна. Энэ бас ED залгаж байна. Тэгвэл work гэдэг нь ажилдаг гэсэн үг. Ажиллах. Work гэх юм бол ажилласан, ажилдаг байсан гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл яг ийм хэлбэрээр болохоор одоо цагаар орчуулж байгаа. Хойно work гэдэг нь ED авчих юм бол одоо цагаар буюу ажилдаг гэж орчуулагдахгүй, ажилласан, ажилдаг байсан гэж орчуулагдсан гэсэн үг. За мөн clean гэсэн үг байна. Clean гэдэг нь цэвэрлэх гэсэн үг. Цэвэрлэх. За цэвэрлсэн болохоор бас ялгаа авахгүй study, work гэдэг шиг ED авдаг. Ийм. Одоо cleaned. За энэ үгийг орчуулбал цэвэрлсэн, цэвэрлдэг байсан гэж орчуулагдана. За дараач нь right гэдэг үг байна. Right гэдэг үг маань жирийн өнгөрсөн цаг болохоор өнгөрсөн цаг руу хувирахаараа right гэж одоо дөрмийн үйл үг буюу ED хойно авахгүй энэ үг маань wrote гэж хувирдаг. Бас дөрмийн мус үгийн нэг бах нэ гэж бүгд ойлгож байна. Wrote. Өөрөөр хэлбэл right гэдгээс ED төсөл залгаж болдоггүй. Ингэж хэрэгэлдэггүй. Ийм юм байдаггүй гэдэг нэг мэдээж болчихно. За энэ хоёрыг орчуулъя. Right гэдэг орчуулбал бичих, бичдэг гэсэн үг. Wrote гэвэл бичсэн гэж орчуулдаг. За мөн sing дуулдаг. To sing гэвэл дуулах гэж орчуулна. Дуулах. За дуулсан. Дуулсан гэж хэлбэл sing гэдэг маань sing гэдэг гэж хэлэхгүй. Өөрөөр хэлбэл write гэдэг, wrote гэдэг шиг хорно. Sang. Дуулсан гэсэн үг. Дуулсан. За sing дуулах, sang дуулсан. За dance. Dance гэдгийг өнгөрсөн цагаар шилжүүлээд хэлбэл дөрмийн үйл үг болж байгаа. Дөрмийн үйл өдөр одоо энэ дээр яаж байгаа юм бэ тэрэ? И гэсэн гişгээр төгсөж байгаа. И гэсэн гişг дээр шууд D залгаж байгаа. Өөрөөр хэлбэл dance гэсэн. Дахин одоо И залгаж хоёр double E-тэй бичихгүй гэсэн үг. За dance гэдэг нь бүжгэлдэг гэсэн утгатай бол dance гэдэг нь бүжгэлсэн. Бүжгэлдэг байсан гэсэн ийм утгыг илэрхийлнэ. За cook. Cook буюу to cook. Хоол хийх гэсэн үг. Хоол хийсэн гэж хэлбэл мөн
dance гэдэг шиг дөрмийн үлэг байна. Дөрмийн үлэг гэдэг нь одоо яаж юм бэ? Тэр хойно ид төсөл залгана гэсэн үг. Cooked. Хоол хийсэн. Хоол хийсэн. За тэгэхээр эхний ээлжинд бүгд нэг ийм төсөөлөлтөй ойлголттой болоод авах хэрэгтэй. Тэгээд юугаа өөрсдөө сайн юу яагаад өөрсдөө одоо юугаар идэ гэсэн төсөөл одоо ямар үедээ залгаад байна, ямар үед нь одоо үүлэг нь хуураад байна гэд эрэл хайгуул хийгээд одоо өөртөө ажиллаж болно шүү дээ. Тэгэхээр бас одоо идэ залгадаг өгнүүд нь одоо ийм өгнүүд байдаг юм байна, ингэж орчуулагддаг юм байна. Идэ залгадаггүй үнцээрээ хуурдаг өгнүүд нь одоо ийм өгнүүд байдаг юм байна. Энийг одоо ингэ цээжлэн татах хэрэгтэй байна гэдэг ингээд багш та бүхэн зөвлөлчлөө ойлгуулчлаа. Тэгэхээр одоо энийг бас ингээд гэртээ хийгээд ямар одоо үйлгүүрүүд идэ залгаад байгаа, ямар үйлгүүрүүд нь одоо үнцээрээ хуураад байгаа юм бэ гэдэг энийг бас үе явуулна. Төсөөлөлтэй болоод мэдлэгтэй болоод дараач хичээлээр илүү ойлгож авна гэсэн үг. За мөн ING төсөл залгадаг ийм үйлгийн цагийн хувирлагдав. За ING ийм төсөл залгана. Өөрөлд study гэдгээс ING залгаж. За энэ дээр яах вэ гэхээр энэ дээр хүмүүс нэлээд их алддаг, маш их алддаг. За юуг нэг алддаг вэ гэхээр энэ y гэсэн их шүгсэн гэждэг. Энэ гэгдэхгүй. Шууд study гэж орж байна. Энийг гээж бичдэг хүмүүс. За энэ дээр бүгд сайн анхаараа. Багш нэлээд их өргөлттэйгээр харууллаа шүү. Study. За энэ хараа сурдаг, сурсан. Одоо энэ тохиолдолд сурч байна, сурсаар л байна гэсэн одоо үргэлжлэж байгаа утгуудыг илэрхийлэхтэй ийм хувирлтаа олно. За тэгвэл teach гэдэг үг байна. Яг хэвчээ бас study гэдэг шиг хойноосоо ING төсөл залгаж шууд залгачдаг. Teaching. Teaching. За түүний дараа work гэсэн үг байна. Work гэдэг нь хойноосоо ING залгана. Working. За орчуулбал ажиллаж байна, ажилласаар л байна гэсэн юмтай илэрхийлж байгаа. Clean гэдэг нь хойноосоо ING залгана. Cleaning. За энэ right гэдэг үг байна. Цэвэрлэж байна гэсэн утгыг илэрхийлнэ. Cleaning гэдэг нь right дээр бүгд анхаарал тавиараа. Right гэдэг үг маань и гişгээр төгсөж байгаа. И гişгээр төгссөн үйл үг болгоны араас ING гэсэн төгсгөл ING гэсэн ийм төгсгөл залгавал энэ и гişг нь гээгддэг. За харъя. Writing. За бол одоо энэтэй адилхан жишээнүүд өгч болно. Dance, dancing, smoke, smoking, live, living. За sing. Дуулах гэсэн үг байна. Одоо тэгвэл дуулж байна гэж хэлвэл sing гэдэг яраас ING төсөл салгана. Singing. Дуулж байна. За энэ дээр dance гэдэг нь бас ялгаа авахгүй. Write буюу бичих гэдэг шиг и гişгээр төгсөж байгаа. И гişгээр төгсөж байгаа учраас ING төслийг залгахад и гэсэн гişгийг гээгээд ING төслийг залгаж чинь. Уншихаараа dancing гэж уншигдана. Dancing. За dancing гэдгийг орчуулбал бүжиглэж байна. Бүжиглсээр л байна гэсэн юм утгуудыг илэрхийлдэг. Cook хоол хийх. За хоол хийх гэдэг үг маань хойноосоо ING гэсэн төслийг залгавал шууд залгана. Cooking хоол хийж байна гэсэн ийм утгатай. Cooking хоол хийж байна. За ингээд өнөөдрийн хичээл та бүхэн зориулсан хичээл маань нэр үг болон үйл үг хоёрын хоорондын ялгаа хэлбэр талаасаа, утга талаасаа за тэгээд одоо үйл үг хойрлууд одоо хэрхэн яг хойрох вэ гэдгийг үгээр нь гэж багш танаас өнөөдөр хэлж хуйлгаж зааж зөвлөлөө.
За гэрийн даалгаврын хувьд одоо яах вэ гэхээр нэгдүгээрт нь ийм үйл үгийн одоо өнгөрсөн цаг дээр хэлбэр маань хойноосоо идэт төсөл залгадаг болон үнцээр хувирдаг ийм хоёр хэсэг ийм бүлэг хоёр үйл өгнүүд байдаг юм байна. Тэгвэл одоо тэр үйл өгнүүд ямар тохиолдолд одоо идэт залгадаг өгнүүд гэдэг юм. Ямар тохиолдолд одоо хувирдаг өгнүүд гэдэг вэ гэдэг өөрсдөө хэмжээгээр хэрэл хайвал хийгээд хүн амьтнаас асуугаад жагсаалт гаргаад тэрийгэ цээжлүүл дараа дараагийн хичээлийг ойлгоход илүү та бүхэнд амар болно. За мөн цаг бага учраас багш та бүхэнд ерөнхийд нь яг ийм АНЖ гэсэн ийм төсөл залгадаг ийм өгнүүдийг ингээд заасан. Тэгэхээр энэ өгнүүдийн ийм тохиолдолд АНЖ төсөл залгуул ийм дүрмтэй байдаг. Ийм тохиолдолд одоо шууд залгана гэсэн ийм дүрмүүдийг бас өөрсдөө хэмжээнд эрэл хайвал хийгээд өөрсдөө хэмжээнд цээжлээд сураад ингээд эх 7 хоногийн баасан гарагт бүгдээ уулзах дээр